Монгол Улсын ерөнхийлөгчийн доор илүү их уншийн урайндаар зохион байгуулж байгаа 39 дахь удаагийн номын баярыг 5 дугаар сарын 16-ны өдөр Дэмэд Жанжны талбайд зохион байгууллаа. Номын баярт 5-аас 12 дугаар ангийн сурагчид номын баярт идэвхтэй оролцсон байна. Жилээс жилд ном сонирхон унших хүүхдийн тоо нэмэгдэж байгааг номын санчид болон номын сан сургуулийн дэргэдэх номын клуб тэдгээрийн гишүүдийн тоогоор анзаарч болох юм а. Номын баяр үеэр их зохиолч Нацаг Доржийн нэрэмжит тэргүүний уншигч тэмдгээр хүүхдүүдийг шагнасан юм а. Энэ мундаг хүмүүсээс ингээд шагналаа авсандаа маш их баярлж байна. Үеийнгийн найзуудаа болон хойчийн дүүнартаа ном их уншаарай гэдгийг хэлмээр байна. Энэ удаагийн номын баяр нь илүү хүншийн их дэлхийгээ хайрлах урайндаар хүн төрөлхтний тулгамдж байгаа урамсгалын өөрчлөлт цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн байгаль дэлхийгээ хайрлах хамгаалах үзэл санааг ном соёлоор дамжуулан түгээж байгаагаараа онцлог юм а. Мөн Монголын орчин үеийн утга зохиолын үндэслэгч их зохиолч Даш Доржийн Нацаг Доржийн мэндэлсний 120 жилийн оюун онд тохиож байгаа. Энэ хаврын номын баяртай давхцуулан тэмдэглэж байгаагаараа онцлогтой. Энэ хүрээнд номын баярын үйл ажиллагаанд Монгол Улсын ардын багш соёлын гавь зүтгэлтэн доктор профессор Оросын улбаны улсын Туваа улсын шинжлэх ухааны гавь зүтгэлтэн Дашнэм, Монгол Улсын ардын жүжигчин өгүүлбэр ухааны нэрт мастер Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн Арвдан нар оролцож Нацаг Доржийн охин Ананда Ширагийн аавдан шүлгийг багш хүүхдүүд багчуудад дэлгэрүүлсэн юм а. Энэ жилийн номын баярыг бол улс орон даяар их зохиолч Нацаг Доржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулж өгүүлж байгаа. Тэгэхээр энэ ойгч бид нэр бас өнөөдөр энэ тэмдэглэж байна. Ялангуяа Нацаг Доржийн охин Ананда Ширийн аавдан шүлгийн номын уншигчтай танилцуулах ажлыг бид нар бас хийж байгаа. Анандагийн аавдан шүлгийг бол манай ардын жүжигч Арвдан их сайхан уншиж байгаа. Аавдан шүлэг нь бол бас өөр мөцмөйгээр зохиосон. Нацаг Доржийн охин үнэхээр лавьяастай байжээ гэдгийг мэдгэхээр тийм шүлэг байна. Манай монголчууд бол номонд улам илүү харахаас номын ам шимтэнд бүр гүнзгий орж ингэж баярладаг. Жинхэнэ номоор цангаагаан тайлдаг ийм өдрүүдтэй. Тэгээд энэ удаагийн номын баяраар бид нар энэ Монгол Улсын ардын багш соёлын гавь зүтгэлтэн эрдэмтэн доктор профессор зохиолч яруу найрагч Лувсан домбын Дашин Нямгой хаан удирдлаганд бид нар төрөлх Архангай аймагт ирээд тэгээд ингэ номын баярт нь оролцож Ананда Шири гэж Нацаг Доржийн охины шүлгийг дуудаж уншиж уншигчдаа хөрөх ийм даалгавартай ирсэн. Энэ хөөрхөн газрын зурагтай тоглоомоо бид нар 20 хүүхэд хамтарч хийсэн байгаа. 19 сумаараа хөөрхөн хувааж аваад тэгээ өөрснөө ингээ баримлынхаа шавраар хийсэн. За энэ тоглоомыг яагаад хийх болсон бэ гэхлээр миний Архангай гэсэн сэдвийн хүрээнд хийж байгаа учраас энэ таних тэмдгүүдийг хүн болгон тэр олчлон мэддэггүй бах. Тэгээд сумынхаа энэ таних тэмдгүүдийг ингэж салгаж эвлүүлдэг ийм зорилгоор хийсэн байгаа. Номын дэлгүүрүүд номын худалдаа явуулахаас гадна сургуулийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн дэлгэжээ. Номын баярын үйл ажиллагаанд аймгийн сонгуулийн хороо оролцож 16-наас хүрч иргэний үнэлгээ авсан ахлахангийн сурагчдад сонгуулийн тухай хууль тогтоомж болоод сонгуульд хэрхэн оролцох, нэр дэвшигчийг хэрхэн дугуйлж машинд уншуулах зэрэг сонгуулийн боловсрол олгох ажлыг мөн давхар зохион байгуулсан байна.